Сайн байцгаана бүхэн цэцний өсөлж болгон. Үгийн ээлжлэлт подкастаараа та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа баяртай. Энэ удаад бид 2026 онд ирсэн бурхны иш үзүүлгийн талаар хуваалцахад бэлэн болсон байна. Энэ удаад Испаниас Нами маань онлайнаар оролцож байна. Нами шинэ оны мэнд. Шинэ оны мэнд хүргэе бүгдээрэнд нь. За бид баярлаа чамд ч гэсэн шинэ оны мэнд. Гайхалтай гэрчлэлтэй шинэ оны эхэнд иш үзүүлгийн хүлээж авсан. Энэ талаараа энэ онд юу болох гэдэг юм бэ? Бурхан юуг анхааруулсан бэ? Юуг сэрэмжлүүлсэн бэ гэдэг талаар хуваалцахад бэлэн болсон байна. За бурханы үг, бурханы сануулга те бурханы зөвлөгөө ирж байгаа учраас бид гэрчлэлээ эхлэх юм. Бурханы үгээр тунхаглая. Бид гэрчлэлийн үг болон хурганы цусаар харанхан хүчийг ялсан юм аа. Амен. За иш үзүүлэг гэвэл яаж ирсэн бэ гэхээр пастор маань залбираад бурхны шууд сууж явах үед бол ирсэн тий. Энэ иш үзүүлэг дээр юуг анхаарууллаа? Итгэгчид юунд бэлэн байх ёстой вэ гэд хэд хэдэн сануулга байгаа. Энийг бол нэг талаар бид бол 2-3 жилийн туршид ерөнхийдөө гэрчлэл болгоны манард бол явж идэг зүйлийг бол яг л бурхан сануулж ярьлаа. Тэгээд энэ дээр бол иш үзүүлэг хүлээж авсандаа бид нар бол маш их баяртай байна. Яг гэвэл бидний ярьж байгаа зүйлс маань бас дахин бурхан баталж өрсөнд маань үзүүлж байгаа учраас. За энэ бүгдийг та бүхэнтэйгээ бас хуваалцж байгаадаач баяртай байна. Тэгээд бурхан бидэнд үргэлж замаа мэдүүлж идэг. Энэ оныг ямар бэлтгэлтэй байж иж итгэгчид даван тулах вэ гэдэг талаар бол иш үзүүлэг ирсэн тийм ээ. 2026 он бол итгэгчдийн хувьд бол бас тэмчих амархан хөнгөн сайн гэхээсээ илүү бурхан сэрэмжлүүлгээ өгсөн нь бас их сонирхол татж байгаа тий. Тэгээ бидний итгэдэг бурхан үнэхээр сайн учраас зааварчилгааг л өгч ийн л да тий. Итгэгчид ямар бэлтгэлийг хангах ёстой юм бэ? Яг ямар жил болно гэж хэллээ гэд ингээд энэ иш үзүүлгийг хүлээж авсан. Хэдүүлээ нийлж хаваалцаж ярилцъя тий. Тийм тий. Тэгэхээр нөгөө ногийн өдрүүдэд ч гэсэн нод бурхан тий бас өгөө өгсөн байдаг шүү дээ. Тэгтэл тэр ард түмэн тэр ус онгоцыг хийж явах үед яаж ног тий илгэлэн дооглож илээ. Яг энэ үедээ ижлэхэн өнөөдөр ч гэсэн бидэнд ирж байгаа иш үзүүлгийн үг бол бас л бидэнд ирж байгаа сэрэмжлүүлэг, бидэнд ирж байгаа илчлэлт гэдэгт бид бол хүлээж авч байгаа тий. Үнэхээр гайхалтай яг л бидний нөгөө сая ангагийн маань хэлснээр өдөр тутмын бидний үнэхээр гэрчлэлийг үзэж байгаа хүмүүс сонссон яг тэр зүйлийн талаар л бидэнд ахаал яг иш үзүүлгийнхаа үгийг бурхан өгсөн байгаа даа тий. Тэгэхээр энэ үг илүү энэ иш үзүүлгийн үг илүү бидэнд айдас гэхээс илүү сэрэмжлүүлэг болж итгэгч нар ялангуяа итгэгч хүмүүст сэрэмжлүүлэг болж ирж байгаа үг гэдэгт үнэхээр талархаж байгаа. Бурхан хайрладаг хүний хүүхдүүдэд хизээж өөрөө хийх гэж байгаа төлөвлөгөө хийх гэж байгаа ажлыг мэдүүлэхгүйгээр тэр зүйлээ хийдэггүй гэдэгт одоо ингээд яг эзэн дээр ирээд ингэхтэй гайхалтай эзний үгэн дотор ингээд оршихуй дотор байх хугацаанд бид нар бол бүгд мэдж ингээд мэдрээ тэрийг амсаад явж байгаа нь үнэхээр гайхалтай тий. Тэгэхээр яг болох гэж байгаа зүйлээ ч гэсэн эзэн бидэнд мэдүүлж сэрэмжлүүлж бас хэлж илчилж байгаад үнэхээр талархаж байна. Амен. Тий. Өөрөлж өмнө нь мэдүүлдэг. Мэдүүлсний дагуу бүх зүйл болж гин тий. Ард нь гарах үр дагаврыг хариуцлагыг хэн өрөх вэ гэдгийг ч өөрөө сануулж хэлдэг ийм эцэстээ бурхан бүх юм хайр юм аа тий. Өөрөө хайрлаж байгаа учраас энэ цагт юу болох гээд байгаа вэ? Энэ оныг та нар яавал хөнгөн сайн амар давах вэ гэдэг ийм одоо нэг талаар мэдлэгийн үгч гэмээр тий. За ер нь бол бүр ингээд товчхондоо хэлэхэд бол ариун сүнстэй байж иж ариун сүнстэй дотны хөрлөлөөр бол энэ цаг хугацааг хөнгөн давах боломжтой гэдэг зүйлийг үл ярьж байгаа. Тэгэхээр одоо бид нар бас л урд нь ярьжсэн. Итгэгч болгон ариун сүнстэй байж чадж гэнэ үгүй юу? Ариун сүнстэй яаж нөхөрлөж байгаа вэ гэл тий. Ариун сүнсээр тамгалагдсан, хувьчилсан итгэл чухал гэд. Тэгээд тэр иш үзүүлгэнд гарахт болохоор нөгөө одоо чиний одоо хин гадна талаас харахад те хин нэгэн байх те тэр албан тушаал
үйлчлэл байр суурь хамаагүй бурхан яг зүрх рүү те хүмүүсийн зүрх рүү хин бурханы өмнө те хинч байхгүй үед гэртээ одоо тэгээд ямар байна гэдэг тэр зүрхний л одоо шалгуур ирэх юм. Ирэхнээ тий. Ирэхнээ одоо яг л одоо бид нар бол масаар бол маш их юм байгуулгын шинжтэй юм шашинжсан явсан бол одоо 26 онд бурхан тэр суурьдыг одоо сэгсэрнэ. Тэ хин үнэн байна. Яг ариун сүнсээр дахин төрж ариун сүнстэй яг хамт байж хамгийн чухал нь ариун амьдрал те бурханы өмнө зөв үнэн тэгээд бурханы оршихуй тэр гэр бүлд тэр хүмүүстэй хамт байна уу гэдэг л тэр шалгуур тэр Египтийн нөгөө Египтийн дээгүүр нөгөө өхлийн сүнс явхад хурганы цус цацуулсан айлууд нь аврагдчихсэн шиг яг л тийм харанхуй хүч буухад яг хурганы цус болон бурханы оршихуйгаар яг тамгалагдсан тэр газар тэр гэр орон яг хамгаалагдах юм а гэж одоо энэ 26 онд л жинхэнэ итгэлийн шалгуур яг итгэл тэ дотор яг үнэн байна уу гэсэн тэр зүйл ирэх юм байна л гэж харж байна. Тий. А бид нар бол яг урд нь яг хүмүүст маш их хэлээл гэрчлэлээр хэлээл 2-оос одоо 3 жил ингээ явлаа штэ. Гэхдээ ингээд яг хүн болго яг эзэнтэй үнэнтэй нүүр тулдаг яг тэр зүйлээр даваад одоо ингээд яг хүмүүст гэрчлээд ирсэн. А гэхдээ одоо энэ бол яг ингээд нийтдээ яг маст энэ зүйл ирэх болно л гэдгийг анхааруулга сэрэмжлүүлэг те бурхан хайрладаг учраас зэмлдэг сахилгажуулдаг тийм учраас хүүхдүүдтэй одоо анхаараач те үнийг одоо яг ингээд зүрхэндээ аваад яг итгэгч нар бүгд одоо юун дээр яг өөрсдийгөө яг зүрхээ яг шалгаад бурханы өмнө зүрх сэтгэлээрээ цэвэр үнэн байх ёстой гэдэг л зүйл дээр л яг үнтэй нүүр тулах цаг болсон гэж хэлж байгаа юм уу та тий? Хэлж байгаа юм. Хурцсагсан цаг хугацаар орлоо гэдэг нэг зүйл тэн дээр хэлж байгаа тий. Хугацаа бага байна. Гэхдээ одоо боломж байна. Энийг ерөөсөн маргааш гэж бити хойшлуул гэдэг нэг сэрэмжлүүлэг хийжсэн. Тэгээ яг бурхантай байна уугүй юу гэдгээ дор бүрнээ шалга. Цаг одоо яг маш богино байна гэж яг бас анхааруулга ирж байгаа байхгүй юу? Дараа дахиад гимшгэд одоо гимшиг цаг оройтсон байна гэдгийг бүр тий тодруулж хэлсэн тий. Тэгээ жинхэнэ нөгөө дотоод өрөөлөгөө нөгөө өөрлөгөө хар гэдэг их санал шиг ирээд байгаа шүү дээ. Хүн болгон өнөөдөр гадна төрөх, гадна байдал, гадна зүйл рүүгээ биш жинхэнэ дотоод хүн лугаа доторшоогоо хараа тий. Би яг үнэн дээр зогсож гин үү? Миний дотор үнэхээр би яг бурхантай хамт байна уу? Би үнэн байна уу? Миний дотор зөв зүйл зөвхт болж гин үү? Бурханы үгэн дээр би байна уу гэдгээ хүн болгон дотгошоогоо хар гэдэг зүйл рүү бас ирж байгаа тий. Тэгэхээр яах нь вэ гэхээр яг л үнэхээр тэр бурханы ариун сүнс бидний дотор байгаа тохиолдолд бид тэр ирэх тэр харахгүй хүчний тэр зүйлээс бид сая хэлсэн шүү дээ хурганы цусаар тэр тотгондоо түргсэн айлууд аврагдж байгаатай ижилхэн үнэхээр яг ариун сүнс дотор ариун сүнсийн оршихуй дотор бурхан дотор байсан хүн л аврагдах юм а тий тэр зүйлийг давж гарах юм а гэдэг талаар ирсэн тий. Тэгээ энэ бол айдас биш сэрэмжлүүлэг л дээ тийм ээ. Сэрэмжлүүлэг болгож одоо энэ шиг зүйлийг ярьж үнэхээр биднээс яг ариун яг Христийн дотор байна уу байгаа итгэгч нар гэр бүлүүд одоо нэгс аврагдана Христийн гадна байгаа нүд бол үнэхээр бас сэрэмжлэж тийм ээ энэ юунаас бас өөрсдөө бас ухаарлыг авч бас өөрсдөө шалгаж одоо бидний ярьж байгаа энэ иш үзүүлгээс нэрээ яг ялгаа одоо өөрсдөө бас харьцуулж харах хэрэгтэй байгаа юм л да. Тэгээ энэ тал дээр л биднээс айц биш одоо сэрэмжлүүлж л энэ иш зүйлийг бидэнд манай цөмж болгонтэй пастор дамжуулж ирж байгаамаа. Тэгээд энэ бүгд бас та хэдтэйгээ бас хуваалцаж одоо та бүгдээ хүрэхийг одоо биднээс одоо гэрчлэлээрээ ярих гэж байна л да. Тэгээд үнэхээр биднээс одоо яг ариун сүнсээр хөтлөгдөж үнэхээр гэр бүлдээ тэр дахлын ширээ
Гэхдээ энэ дахлын ширээ бол бас ямар учиртай вэ гэхээр зүгээр шашинлаг байдлаар тий тэр дахлын ширээ тэр тосыг тавих биш, тэр бие биеийг тавих биш. Үнэхээр яг ариун сүнстэй тэр итгэлээр одоо тэр дахлын ширээг босгож тэр газраа биднээс оршуутай, залбиралтай, нэг цагтай, магтаалтай ийм одоо байнгын л одоо эзэнтэй ариун сүнстэй холбогдож байгаа гараал одоо итгэл дээрээ биднээс одоо энэ яг дахлын ширээг босгох. Энэ бас одоо яг чухал энэ нууц энэ байгаа юм л да бас. Тэгээ сорилтын жил байх болно гэж байгаа. Энд бол та хин нэгэн байх, сүмд үйлчлэлтэй байх, тий өөрийгөө бурхантай гэж бодож төөрөлдөж байх. За төөрөөгүй гэж бодож бардамнаж байх зэрэг бол огтхон хамаагүй. Бурхны болдог зүйл болдгороо болно. Энийг яаж даван туулах вэ гэж байгаа. Тэгэнгүүт саяын Батбаярхан хэлсэн тий байнгын залбирлын боломжтой бай гэж бурхан өөрөө сануулж хэлж байна. Тий дахлын ширээ босгосон юм уу гүм үү гэж штэ. Энд шашинлаг байдлаар ширээ сандалны тухай яриад байгаа биш. Итгэлийн тогтмол бурхантай харилцдаг харилцаа чинь ямар байна гэдгээ шалгах хэрэгтэй. Тэгээд энэ бурхнаас ирж байгаа иш үзүүлгийн дагуу одоо ойлгоход бол бидний одоо итгэгч нарын итгэвхтэй итгэлээр амьдарч байна уу? Ариун сүнсний удирдамжинд ор амьдарч байна уу? Ариун сүнсийг нөхөр өөрийнхөө сүмд, өөрийнхөө гэр орондоо байршуулж байна уу? Ариун сүнсээр удирдуулж байна уугүй юу гэдэг тэр ариун сүнс байгаа газар л бурхан байгаа. Тэр шалгуур болж байна. Тэр сэгсрэлт болж байна. Итгэлийн одоо бидний ариун сүнстэй байгаа тэр итгэлийн шалгуур болох юм байна гэж ойлгож байна. Тэгээд үнэхээр тэр шалгуурт бурхны тэр сэгсрэлтэнд энэ 2026 онд итгэгч нарт л өгөгдсөн үг шүү дээ. Тэгээд идэвхтэй итгэлээр амьдраад ариун сүнсийг гэр орондоо уурж ирүүлдэг биш, ариун сүнстэй цуг амьдардаг тийм хүмүүс аврагдана. Тийм хүмүүс тэр салхи шуургатай тэр ямар ч өдрүүд ирсэн байсан ариун сүнсний удирдамжаар явж байгаа тэр хүн л тэр гэр бүл тэр хүний ойр орчинд байгаа тэр талбаруудад байгаа хүмүүс тэр хүнээр дамжин бас аврагдана гэсэн Тэр цаг үед хэлж гарна. Тэр хүнд хэцүү цаг бурхны цаг үед гэдэг бол бидний оюун бодлоор бодох тэр дүүцгүй тийм хэмжилшгүй юмнууд болно штэ. Тэгэхээр зэрэг тэрэнд үнэхээр тэр ариун сүнсээр удирдуулаад ариун сүнсийг гэр орондоо одоо дахлын ширээ болгоно гэж байгаа нь болохоор зэрэг зүгээр нэг ширээ тос Библи 3-ыг тавьснараа тэр бол шашинлаг зүйл. Харин ариун сүнс тэнд ажиллаж байна уу? Бүрэн дүүрнээрээ ариун сүнсийг тэнд үнэхээр таглын ширээ болгож чадчихв. Ариун сүнсийг ирээд буцах тийм зочин биш. Ариун сүнсийг гэртээ бүр байршуулж цуг амьдардаг нэг нь л аврагдаж үлднэ гэсэн тийм иш үзүүлэг ирсэн. Бурхан үнэхээр хүүхдүүдтэй энэ иш үзүүлгээрээ дамжуулан сэрэмжлүүлж айдсыг биш сэрэмжлүүлж бас хүчтэй байхыг бидэнд бас мэдрүүлж байгаад бурхандаа талархаж байна. Тий яг үнэ. Ариун сүнсийг бид нар шашинлаг итгэл бол урд нь тэмцэлтэй яг жочин маягаар хэрэгтэй үед л ариун сүнсээ урайл тэгэхээр чи одоо бол яг бурхан онцгой анхааруулсан ариун сүнс миний эзэн, миний гэрийн эзэн, миний биеийн эзэн, миний бүх зүйлийн эзэн байж хаа явсан газар манай ариун сүнсний оршуу надтай хамт байж үргэлж одоо ингээд цаг үргэлж ариун сүнстэй холбоотой ариун сүнсийг сонсдог ариун сүнсний дуулууртай итгэж байх хэрэгтэй гэж байгаа. Тэгээд тэр дахлын ширээн дээр болохоор одоо бид маш их ингээд шашинчсан байдлаар хүлээн авсан байгаа. Хуучин тийм байсан. Одоо итгэгч нар ч гэсэн одоо тийм зүйлээсээ бас салаасаа гэж онцгой хэлмээр байна. Дахлын ширээ гэхээр л одоо өдөржин дуулал ер нь нэг уншаал, тунхаглал тэгэл өдөржин Библи хэдэн одоо
ингээл уншаад магтан дуу сонсоол ингээл тэгсэн мөртлөө өөр лүгээ өнгийж бурхан дотор жинхэнэ гэмшил тэр бурханы жинхэнэ цэвэрлэгэнд дуулууртай байж ариун сүнс бидний дотор бидний амьдралд юу гэж яагаад бууж өгч тэр байдал цэвэрлэгээр одоо дамжуулаад цэвэрлэгцийн дараа тэр ариун сүнс тэр сүнслэг оршихуй бууж ээж тэр дахлын ширээ тэр тусгай одоо ариун сүнсэнд орон зай гаргаж өгч тэр булан бурхантай уулздаг, бурхантай цаг гаргадаг тэр товлсон цагтаа яг бурханд итгэмжтэй байх тэр газрыг одоо бэлдээл гэж байгаа. Түүнээс яг мэдээж яг тийм оршихуй буусан газараа дараа нь харин тэр тоос библиэд тавиад ингээ ширээ тавиад ингээд оршихуй дотор тэр зүйлийг хийх нь одоо яг бодтой юм а гэдгийг анхааруулж байгаа. Түүнээс бол зүгээр бид нар чинь нөгөө шашинлаг байдал чинь дандаа нэг үзэгдэх, харагдах байдал дээр маш их ач холбогдол өгөө явсан шүү дээ, тэ. Тэр зүйл бол биш шүү. Эргээд яг л ингээд зүрхэндээ яг эзнийг оруулж зүрхээ цэвэрлүүлэх, цэвэр байх тал дээр маш их анхааруулсан бэл. Тэгэхээр нөгөө ариун сүнс гэдэг чинь юу вэ гэхээр угаасаа л нэрнээсээ биш өөрөө ариун тэ ариун би ариун байсны адил миний хүүхдүүд ариун бай зөвхт бай бурхан тэгж үргэлжил байнга тэ зөвхт байгаараа ариун байгаараа үнэхээр буруу зүйл хийсэн бол гимшээрээ яагаад биднийг үргэлж цаг ямагт гимш яагаад ариун бай яагаад гим нүглээ улаа гимших юм бол би та нарыг эргүүлье би та нарыг аврая ингээл гимшил зохистой үр жимс гарга гимшүүл Тэнгэрийн хаанчил ойрхон байна. Яагаад бурхан заавал энэ зүйлийг гимш гэдэг ингээд бидэнд хайртай учраас бурхан хүн хоёрыг холдуулж байгаа зүйл нь гим нүгэл байгаа. Тэгэхээр бурхан бидэнтэй бүр илүү ойртохын тулд бидний дотор оршихын тулд тэр гим нүглээ гимшээч. Тэг гимшээл ингээл та нар хүлээн зөвшөөрөх юм бол би тэрийг чинь харин хөөж зайлуулад харин би та нар хүлээн амаараа хүлээн зөвшөөрснөөрөө бид гим нүглээсээ тэг бурхан тэрийг гайхалтайгаар чөлөөлж тэр гим нүглээс биднийг чөлөөлөх чинь бурхан байгаа байхгүй. Тэгээд бидэнтэй ойртноо би та нарын дотор орно гэж хэлээд байгаа юм тэр тэ. Тэгэхээр сая хэлсэндээ ариун сүнс бурхантай хамт байгаа хүн хамт ойртъя л гэж үнэхээр ариун сүнсийн оршихуй дотор амьдрий, бурхнаар амьдралаа удирдуулъя, зүвт бай гэж үнэхээр шийдвэр гаргасан хүн бол яагаад дотгошоо өнгөе гэж хэлж байгаа. Яагтвэл миний дотор эзнэр угаагдаагүй, миний дотор зүвт болоогүй, эзэнтэй тэрсэлж байгаа ямар зүйлүүд байна, тэрийгэл эзний өмнө буулгаж өгөөл гэд гимшээд буулгаж өгөө. Тэгэх юм бол би чиний дотор ороод жинхэнэ тэр ариун сүнсний оршихуй би чамтаа үргэлж хамт хаана явсан газарсан ч гэсэн чамтаа үргэлж хамт байх юм аа л гэдгийг тэ хэлж байгаа. Тэр нь үнэхээр гайхалтай тэ. Тий, амен. За, тэгэхээр шуурхтай цаг хугацаа ирэх нэ. Гэхдээ үнэтэй байгаа хүмүүс бол одоо шуурганд бол тийм ч их хэцүүдгүйгээр давах боломжтой гэдэг талаарч бол мэдүүлсэн юм аа тий. Үнэхээр хурцсан цаг хугацаар орлоо гэж бас миний анхаарлыг яаж илүү их татаад байгаа. Сонголтоо яг одоо хийгээч. Яг одоо тий. Аваа эх 7 хоногоос бодож иж болё гэх юм байхгүй маа. Би үннийг дааж гэнэ, хотлыг дааж гэнэ. Би ер нь яг юу хийж байгаа вэ гэдгийг та бурхнаас суугаад асууж болно. Гарцаагүй хариулна. Үнэхээр бурхныг гэж чин зүрхнээс ашгарч байгаа бол тэгэд энэ цагийг давхад бол мэдээж танд Библи туслана. Библи туслана нэг хэсэг нь. Гэхдээ би номтой байлаа гэдэг нь энэ цаг хугацааг зүгээр намайг тэрчээд ч юм уу хэрэгжүүлдэггүй тэр дотор болж байгаа бурхантай амт харилцаа байна уугүй юу гэдгээрээ л би шийдэгдэнэ гэдгийг энэ шүзлэг төрч маш тодорхой яриад штэ. За тэгээд ер нь бол бас дахиад за судрын Библи туслана. Хүн бол чуулгантай байж иж ер нь энэ цагийг давах юм байна даа л гэж ойлгож байгаа байхгүй юу. За одоо ганцаархнаа ингээл за би одоо яг одоо сонголтоо хийж гэн гэл ингээл гэртэл буландаа залбираад байя л гэж байгаа бол та тэр шашинлаг байдлаас гарч иж эрхчлөөтэйгээр энэ бүгдийг хийх ёстой маа. Түүнээс биш ингээл тэр чинь нэгийнхэн хэсгийг ингээ хэрэгжүүлэх гэдэг нь шүү дээ. Залбир гэсэн ингээл залбираал эхэлчихдэг. Залбирхан сайн зөв. Гэхдээ яг залбираад бас аврагддаг гэдэг амаагүй юм. Тэ?
Тэгэхээр хүн итгэгч хүн одоо яг ерөн тэгвэл яг ямар алхам хийх юм бэ гэдээ бид нар энэ бодит байдал талаас яг өнөөдөр төр болж байгаа үйл явдалтай холбож илүү яриул тий. Итгэгч нар болцоохон одоо шашинлаг байдал ахгүй юу? Тэр нэг Библи уншичвал болчихно. Бурхны үгийг тунхаглачвал аврагдчихна. Тэгээд тэр тосоор тосолчвал тос байж байгаа юм чинь болчихно. Тийм нэг тахлын ширээг бол бүр шашинлаг байдалтай байлгадаг итгэгч нарт хандаж шидэхэд тийм биш юм аа. Энэ иш үзүүлэг ямар учиртай ирсэн бэ гэхлээр үнэхээр тэр ариун сүнс байгаа газар, ариун сүнс одоо бидний тамга юм бэ? Тамгалагдсан, ариун сүнсээр тамгалагдсан улсууд тэгээд ариун сүнсний өдөртөмжөнд дор идэвхтэй итгэлээр амьдардаг тэр итгэгч нар, тэр гэр бүлүүд, тэр оршин байгаа газрууд тэгээд бурхны оршихуйг ариун сүнсний өдөртөмжөнд дор бурхны оршихуй буудаг тэр булан тэр ширээ тэдрийг л тахлын ширээ гэж байгаа болохоос биш зүгээр нэг те бурханд ингээд тийм шашинлаг байдлаар бэлдсэн ширээ булан тэр Библи тэр тос тослогоог бол хэлж байгаа юм биш ээ. Энэ бол ариун сүнсэл юм байна. Ариун сүнсээр өдөрдүүлдэг хүмүүс тэр ариун сүнсний өдөртөмжөнд ор байгаа итгэгч нар ариун сүнсийг гэр орондоо бүр байршуулсан гэр бүлийнхээ нэг гишүүнээ болгосон гэр бүлийнхээ бүр бүх өдөрдөгч гэр бүлийн маань бүр өдөрдөж ингээд сүнслэг төвшөнд байнга баттай цуг байж ах тийм хүмүүс аврагдана. Энэ он цагуудыг тэр энэ хүнд хэцүү цагууд ирнэ. Энэ цагуудыг тийм хүмүүст л тэр ариун сүнсний тамгаар тамгалагдсан хүмүүс, тийм итгэгч нар үнэхээр амар тайван донд тий тэр цаг хугацааг давж туулж гарнаа гэсэн ийм л одоо сэрэмжлүүлэг санаа өгсөн. Тэгээд бидэнд бас зааварчилгаан цуг ирсэн байд. Бурхны үг бас зааварчилгаатай хүүхдүүд биирдэг. Ягаад гэвэл бурхан биднэрт маш их хайртай учраас ертөнцийн суурийг тавихаас ч өмнө бидрийг хайрлсан бурхан бидэнд энэ бүх зүйлийг бидэнд бэлдсэн байсан учраас үнэхээр бурхан бидэнд үгээ өгөхдөө зааварчилгаантай, гаргалгаатай цуг өгдөг. Ийм сайн бурханд бид нар итгэдэг. Тэгээд үнэхээр бурхан бидэнд ариун сүнсээр өдөрдүүлж, ариун сүнсийг гэр орондоо байршуулсан. Ариун сүнсийг бүр баталгаатайгаар ариун сүнсийг өөрийнхөө сүмд бий болгосон. Тийм хүмүүс аврагдчих үлднэ л гэж хэлсэн байна. Тийм амин. Одоо ингэж ярил яг та хүнсний өсөлт чуулганы итгэгч биш байлаа гэж бодъё. Та өмнө говийн цогццэд амьдрэх хүн тэндээ байж байгаад ямар нэгэн байдлаар одоо энэ иш үзлийг хүлээж авлаа. Таны сүмийн гишүүн биш байх үед ер нь яаж хүлээж авах байсан болоо? Бид нар чинь тахлын ширээ гэхлээр одоо тэгэл тахлын ширээ гэхлээр хоол унд бэлдээл доо. Бурханд хоол бэлдээл тэгэл шашинлаг л тэр л зан үйл хийдэг. Тийм зан үйлээр л хүлээж авах байсан. Мэдээж нөгөө итгэгч хүн болчихсон учраас иш үзүүлэг гэдгийг бол хүлээж авна тийм ээ. Эний чинь бүр мэддэггүй ч хүмүүс байгаа шүү дээ. Одоо бүр бурхныг мэдгүй хүмүүс бол иш үзүүлэг гэж бүр юун тухайч ярьж байгааг мэдгүй байгаа. Гэтэл бидний яриа бол өнөөдөр итгэгч хүмүүстэй бол хүрнэ. Тэгэхээр бол мэдээж хүлээж авна. Хүлээж авахдаа гол нь зөв хүлээж авах хэрэгтэй байна тийм. Зөв хүлээж авах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт ерөөсөө хүмүүс тэр шашинлаг хан хэрэм бацайзуудаа нураах хэрэгтэй. Тэрийг нураалгүйгээр ариун сүнстэй цуг байна. Ариун сүнстэй нөхөрдөн ариун сүнсийг үнэхээр тэр тахлын ширээг яг энэ бурхны бидэнд ирүүлсэн тэр зааварчилгааг дагаж мөрднө гэдэг бол худлаа. Тэр бол мөн л нөгөө шашинлаг байдалтай байж гинэ гэсэн. Тэр хан хэрмүүдийг нураахтаа юугаар нураах вэ? Ариун сүнс л бидэнд туслагч ариун сүнсийг л өгсөн шүү дээ. Ариун сүнсний тусламжтайгаар л тэр нурна. Ариун сүнс байхгүй газрууд нурахгүй шүү дээ. Тэр шашинлаг хэвээрэл байна. Тэр аврал төрөө. Одоо энэ дээр бас нэг зүйлийг ингээд нэмчлэгээ те. Үнэхээр тэр хан хэрэм юугаар нурж байгаа? Бурхны үгээр нурж байгаа тийм. Бурхны амьд ариун үгээр, жинхэнэ үнэн үгээр нурж байгаа. Үг цэвэр үг хаан байна. Тэнд ариун сүнсний хүч ажиллана. Үгээ баталж ариун сүнс ажиллана тийм. Тэгэхээр нөгөө үг гэдэг чинь тэгэхээр тахлын ширээгээ юу болгож байгаа?
үг бурхны үгийг л тахилын ширээ болгоод байгаа байхгүй. Тэнд бурхны цэвэр үг байж цэвэр үгээ баталж үгэн дээр чинь жинхэнэ ариун сүнс тэр газар ажиллана л гэдэг. Энэ хоёр хизээч салшгүй холбоотой, хоёулаа нэгээ заавал нөхцөлдүүлж байдаг зүйл. Нэг нь нэггүйгээр байна гэж хизээч байхгүй. Үгээ баталж ариун сүнс байна. Ариун сүнстэй заавал үг хамт явна гэдгийг л бүртээ тэр үг байж тэр чөлөөлөлт, идэгрэл бидний доторхыг цэвэрлэх нь, илчлэх нь, бидний дотор угаах нь үг л байгаа байхгүй юу? Үг иржээж тэрийг илчлээд бид гим нүглээсээ яах вэ гэхээр туслагч нь ариун сүнс болоод үгийг батлаад ариун сүнс ажиллаж эхэлж байна гэдгийг л тэ итгэгч нар маань бүр сайн ойлгосоо л гэж хүсэж байгаа. Яагаад энийг хэлээд байна гэхээр урд бид тэ явж байхдаа үгүй энийг ойлгоагүйсэн байхгүй. Одоо ингээд ойлгоод үгээ батлаад ариун сүнс хоёлаа хамтдаа ажиллаад ирэнгүүт энэ дотор чинь ямар бохир зүйлүүд нуугдаад худлаа өнгөн далдалгаа хийгээд бид нар итгэгч гэдэг нэрэн дор ямар олон жилийг ямар л үхмэл амьдралаар өнгөрөөцсөн байна вэ? Олон хүмүүст бүдрэх чулуун болцсон байна вэ гэж эргэж ингэж харж байгаа учраас итгэгч нар ялангуяа итгэгч нартаа бид нар хэлээд байгаа юм тийм. Үг ариун сүнс хоёр хамтдаа л байна шүү. Хамтдаа л ажиллаж иж биднийг өөрчлөх юм байна. Биднийг шинчлэх юм байна гэдгийг л хэлмээр байна тийм. Юу хэлжсэн юм аа. Хаанга нөгөө хэрвээ одоо нэг за итгэгч хүн ганцаараа одоо сүмээсээ ингээ явцсан ганцаараа тий магадгүй одоо ямар нэг чуулгантай байж байгаа чуулганасаа явцсан гэртээ одоо ковидос хойш ингээ ганцаараа гэртээ байгаа итгэгч нар байгаа шүү дээ. Тэгэхээр тийм итгэгч нар одоо яах вэ гэвэл энэ одоо сэрэмжлүүлгийг авал одоо яах вэ одоо би ганцаа за яах вэ ингээл сонсноороо ингээл үүлдээл одоо нэг бурхны орших газрыг гаргаал тэр ширээ босгоол тэгэл тий Библийг уншаад ингэж яг хөө ингэж болж гин дуулууртаагаар хүнийхаар те гэвч одоо энд нөгөө эзний үгэн дээр болохоор Христийн биедэх нэгдэл гэд хэлсэн байгаа шүү дээ те тэр биен дотроо нэгдэхгүй болвол нөгөө ганцаараа ганц эргэтэн те нэг эргэтэн гар би бүхэлдээ би биштэй гэж чадахгүй л байхгүй. Тийм учраас зөв одоо эргэтнүүдтэйгээ зөв байралдаа ороод зөв газараа иржээж та яг тэр чуулганы бурхан болол одоо эцэстээ болол чуулганы төлөө амиа өгсөн шүү дээ тий. Тэгээд чуулганд яг хамрагдах нь айгүй үнэн үгтэй тий эрүүл цэвэр үгтэй чуулганда хамрагдах нь одоо таны сонголт шүү л гэж хэлмээр байна тий. Тэгээд одоо ариун сүнсээр хамгаалагдсан гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо яг нөгөө итгэгч улсууд л хэлж байгаа шүү дээ энэ чинь тий. Тэгээд хамгийн гол нь ариун сүнстэй байна уу, сүнсгүй байна уу гэдэг дээр л ярьж одоо тийм учраас нэг ариун сүнсээр хамгаалагдсан гэдэг чинь одоо нэгсэндээ яг одоо энэ иш үзүүлэг дээр хэлсэн ба шүү дээ. Ариун бай, жинхэнэ бай, зөвхт бай. Яг л эднээсээ чи ингээд тодорхойлж яддаг. Тэгэхээр чи биднээс яг л энэ яаж юм байх вэ гэхээр яг л Библийн дагуу итгэгч юу гэж хэлсэн байна, юу гэж загсан байна, Библийн үг юу өгсөн байна. Яг л тэр Библийн дагуу тэрийг хэрэгжүүл тэгж зөвч явж байгаа. Тэр ариун байж байгаа тэр үгэн дээрээ яг тэ байж байгаа тэр одоо яг үйлдэж амьдарч байгаа. Тэр ариун сүнстэй холбогдож байгаа. Яг л энэ хүмүүс л нэг өсөнтөө л аврагдсан шүү. Тэгж одоо нөгөө яг Библийнхаа үгийн дагуу амьдарч чадахгүй. Тэр яг нөгөө одоо зөв бай, ариун байхт нь чадахгүй байгаа. ертөнцтэй холилдож яваад байгаа. Ийм салж чаддгүй зуршлууд байна тий. Энэ зуршилтайгаа зууралдаад ингээд өөрийгөө өөрчилж чадахгүй. Яг түрүүндээ зууралдаа явж ивэл энэ болвол үнэхээр энээс л биднээс их сэрэмжлүүлж байгаа шүү дээ. Ийм битээ байгаарай. Тэгвэл аврагдсан шүү. Танс зүв байгаараа, ариун байгаараа гэдэг чинь л одоо яг ингэж л яг л ийм байхын л Библийн дагуу энэ юм дээр зөв амьдарч явж байгаа бол бас тий гэр бүл чи хүртэл аврагдах юм аа. Ийм бас энийг л бас сануулж биднээс сэрэмжлүүлж хэлж байгаа. Тий би бол ингэж ойлгож. За тэгэхээр ариун сүнстэй байж хүнд цагийг хөнгөнд авна гэж ярьж байна. Тэгэхээр ариун сүнс хаана орших вэ гэхээр бохор газар оршихгүй. Тэг бохроо дахиад юугаар цэвэрлэх вэ? Хаан цэвэрлэгдэх вэ? Тэгжээж ариун сүнс өөрхөн дотор өөрийг нь эзэлж тэ гэр оронд нь алш хугараад дүүргэж ингэж аврагдана гэдэг тухай бас ярьж штэ. Тэгэхээр
би бохор байгаад би худлаа ярихгүй юмсан. Эсвэл би залдахгүй юмсан гэд залдаад байдаг. Энийгээ мэддэг байлаа гэж бодлоо. Тэг би энэс яаж салах вэ? Тэгвэл би тэгж цэвэр болох хэрэгтэй шүү дээ. Одоо ядаж өөрийнхөө мэдж байгаа нэг нүгэл. Гэтэл хүний өөрөө мэдхгүйгээр маш их бохор байж идэг бид нар. Энэ бүгдээс бол одоо би бол чуулган дээр ирж иж цэвэрлэгдэх боломжтой. Бурхны эрх мэдэх хүч ажиллаж байгаа газар байх хэвээр. Бурхны цэвэр үг номлогдож тэр үгээр би миний гэм энэ юм биш үү гэдэг ухаарлыг би авч явах хэвээр. Ингэж би авралын зам дээр цэврээр одоо бурхан тааламжтай байдлаар ариун сүнсийг нутагдлуулах би сав болох боломжтой юм шүү гэж харж байна. Энэ зөв үү те? Тийм тэгэл яг энэ үгээр л биднээс энэ ойлголтыг аваж биднээс нуугдсан энэ нуугдмал гим нүглийг ариун сүнс илчилж өгөж тэгжээж биднээс гимшиж байгаа байхгүй. Гимшиж хамгийн гол гимшлээ цэвэрлэж байгаа. Гимшил байхгүй зүгээр энийг сонсоод би энийг ингээ хайчих юм байл энэ биш ээ. Энэ биш. Энэ бол ямар ч боломж байхгүй байхгүй. Заавал ариун сүнс дээр хөтлөж энэ гим нүглээ илчлүүлж ээж тэгээд бурхны өмнө гимшиж ээж энэ гимшил ирж ээж тэрүүн дээр яг ариун сүнс ажиллаа хийж ингэ цэвэрлж үздэг. Тийм. Тэгэж бид нар маш өөрснөө их цэвэрлэгдэх хэрэгтэй тий. Одоо бид та хүн ер нь өөрөө байдаг тий. Өөрсдөө мэдгүй ер нь хуурдагдсан байдаг маш их оюун санааныхаа одоо бид нар Ром ном дээр хэлсэн байдаг тий. Энэ үеийн явдал нийслэлгүй оюун санааныхаа сүнс дотор шинжлэгд гэж хэлсэн байдаг. Яг тэгэж шинжлэгдэж чадахгүй яваад байдаг. Зүгээр нөгөө амьгүй үг сонсоод мэдлэг болгоод байсан бол тэгтээ амьд үгч бол яг хүнийг шинжилж ирснээрээ өөрчлөлтийг гаргаж тэр хүний дотор одоо тэр цэвэрлэгийг тэр жинхэнэ гэмшлийг ариун сүнсээр дамжуулж л ирж байгаа байхгүй бурхны нэг үслэр тэнгүүл бид нар зүгээр нөгөө түрүүний нөгөө ганцаараа гэртээ суугаад ингээд за би дахлын ширээтэй би бурхантай өөрөө харилцснаа ингээд хамгаалагч ингээд сууж байгаа итгэгчид хандаж хэлэхэд ердөөсө бүтэн сайнны үг бол бидэнд илчлэлтийг өгдөг. Цэвэр үгээр бидэнд илчлэлтийг өгж 7 хоногийн одоо тэр 6 өдөрт нь сахилгатаа тэр амьдрахад бид нар Библийг уншихад тэр гэрлийг тусгаж өгдөг. Илчлэлт бол гэрэлтэй үгүй. Тэгээд тэр гайхалтай тэр илчлэлтийг авснараа бид нар маш их ухаарл ойлголт тэгээд үг рүү бас орж ирж байгаа байхгүй юу. Түүнээс бол хүн яг ингээ ганцаараа за би болно гэж тэр бол болохгүй. Христийн биедэг нэгдэл бие нэгдэл гэдгсэн чинь Эфес номон дээр болохоор энэ дээр ингэж байгаа. Ийм дуудагдсан тэрхүү дуудлагатай зүү зохистой явахыг эзний хоригдл би хичээнгүлийн ятгая гэдэг. Ингэхдээ хайранд аливаа даруй дүлгөөн зангаар бие биений хүлцэн төвчид амар тайвны холбоосонд гэж байгаа байхгүй юу? Холбоосонд нэг юмд нэгдэг гэдэг нь шүү дээ тий. Холбоосонд сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгдэн гэж байна. Тэгэхээр энэ дандаа ингээд нэг олон тий олуула бай. Тий бие дотор гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Хүн ганцаараа юм байх боломжгүй. Та нар дуудлагынхаа нэг л найдварт дуудагдсны адилд нэг бие, нэг сүнс, нэг эзэн, нэг итгэл, нэг баптизм, нэг бурхан байна. Тэр бол бүгдийн эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдаг гэж байгаа. Тэгэхээр энэ дотор байна уу гэдгийг бас шалгах хэрэгтэй. Бид нар олон жил итгэлийн амьдралаар явсан мөртлөө сүнсээр төрөөгүй яг ариун сүнстэй яг бурхантай бас уулзраагүй байдсан шүү тий. Тийм учраас харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн бүрд нэгүсэлд өгөгдсөн байв гэж. Тийм. Одоо ариун сүнсээр төрөөгүй гэж олон байдаг. Энэ ч бас яг энэ дэрс хөгтгөл болно тий. Үнэхээр би ариун сүнсээр төрсөн үү, ариун сүнсээр хөтлүүлж гэнэ үү гэж одоо үнтэйгээ өнөөдөр та нөр толголтгой тий. Эдгээрс нэг шалганаа. Итгэгч гэж өөрийгөө хурч мэхлээл тий. Энд болохоор ингээл ном Библи барьчихсан, Библи ярьдаг, мэддэг. Та бусдад зөвлөдөг байж болно. Гэтэл гэртээ яг тийм байдгүй юу гэдэг чинь л бурхан сонин гэж байгаа байхгүй юу? Бурханы жинхэнэ шалгах газар нь бол гэртээ ямар байна? Үнэн байна уу? Яг энэ ярьж байгаа та ижилхэн байгаа мó? Энэ үйлдэлээ гаргаж чадж байгаа юу те?
Сүм дээр бол хүн гоё байж болно. Өстө сайн уу ахын дүүсмэнтэй эзэн ивэг гэл ингээл гоё байж болдог. Гэтэл яг энэ байдлаа өөр амьдрал дээр хэрэгжүүлж үнэн байж чадж байгаа юу үгүй юу гэдгийг бол бурхан одоо нэвт үнэхээр харж идэг юм байна. Харж идэг учраас бид бол цэвэрлэгдэхийн тулд одоо олон янз янзын юм болж штэ. Үнэхээр одоо сүнслэг үнэн дотор байхад бол эрсдэлтэхгүй байхаар далтлагдсан зүйл гэж байдгүй гэдэг. Тэгэхээр энэ бол яг өнөөдөр бол дурагшлах урайлах ирж гин гэж бол нэг талаараас хүлээж авч болж байна. За ингээ хэллээ шүү дээ. Сүм чуулган дээр ингээд нэг сайхан юу яагаад ингээ яваад байдаг жишээ гэж тэг яг энэ дээр үлийн иш үзүүлэн дээр хэлсэн маш тий. Данс бүтэн сайныхаа өдөр очиод номлолдоо суугаад залбираад энэ үнтэй ингээд наад энэ бол биш шүү гэж анхааруулсан шүү дээ тий. Хастуу залбирч юмч хангалтгүй маа гэж байна тий. Тэгэхээр биднээс энийг бол маш үнэхээр одоо бурхнаас ирж байгаа энэ сэрэмжлүүлгийг одоо үнэхээр оошохгүйгээр ингэж бас үнэхээр бардам зангаар ингэж хойшин тавьж болохгүй маа. Яг одоо л гэж загцсан байгаа шүү бурхан. Яг одоо өнөөдөр гимшээ бурхан руугаа ирээ. Ойртоо энэ бүгдийг маш их анхааруулж байгаа. Одоо энэ улс орон дээр хүртэл юу болж байна энэ мөрдө хэлсэн шүү дээ тий. Айн байлдаан болноо, үлсэглэн болноо. Эмэгтэй улс өдр хүүхдүүдээ яаж харагдсан тий. Амха маш их айдастай хаашаа явахаа мэдгүй, яахаа мэдгүй гэр бүлүүд ингэж хагцас салж тий хэл давж ингэж гарах гэж энэ юу нь ч өнөөдөр яг Монгол улс дээр харагдахгүй байгаа юм шиг боловч үнэхээр улс оронд одоо энэ сүнслэг өндөр гараад эхэлсэн шүү дээ. Ерөөс эхлээ явж байгаа шүү дээ. Энэ иш үзүүлгүүдийн юу те бүгд ерөөс одоо энэ тийм учраас биднээс ингэж одоо амар тайван байна гэж ингэж болохгүй маа биднээс болохгүй. Яг л ялгаа байхгүй Монгол улс дээр хүртэл мэдчихэж байгаа шүү дээ. Бидний амьдрал ямар болж юмны үн ханш өсөж байна. Яг хэдий юу дайн байлдан болоогүй ч гэсэн тийм ээ. Бүхэл юм өсөж байна. Тэгэл ажил төрөл сахгуулаад тэгэл бидний харилцаа гэр бүлийн харилцаан сахгуулаад ямар л юм болж байна. Энэ бүгдээр хүртэл биднээс анхаарч өөрсдөө бас нэг өөрсдөө өнгөх цаг болцсон байна. Үнэхээр биднээс одоо тэр хүний хиймэл шүтээ гараар барьсан тэр бурхад тэр юг одоо хэдэн жилээс өвөг эцгээс авахгүйл бүгдийн шүтэж явж ирлээ. Ирээд биднээс амжилт олсон юм юу байхгүй бидний үнэхээр Монгол улс ямар байна. Үнэхээр энэ бүгдийг чинь бид дор дороо бас харах хэрэгтэй болчиход байна. Гэр бүлүүд ч гэсэн итгэгч биш ч гэсэн тийм ээ. Энэ улсууд хүртэл гарч бол нэрээ биднээс ямар илэг ялгаа байхгүй л би итгэгч болоогүй байхдаа бас л ингэж явж байсан. Итгэгч болж ирээд үннийг мэдж гэн. Бурхан дээр ирснээс хойш бүх үннийг мэдж гэн. За тэр шашин яадаг юм бэ? Алж устгаас өрөөлөх гэж л ирдэг юм байна. Айл хүрийг айлуулахаар салгаж, айлуулахаар хооронд нь хэрэлдүүлж, муудалцуулж тийм ээ амар тайван байлгүй ийм л байлгадаг юм. Бурхан бол яадгүй үннийг илчилж, үннээс нь чөлөөлж, өвчтөөг нь идгээж, бохор сүнстэйг нь тий тэр муухай гимнүглээс нь чөлөөлж өгчиж, тэгж үнэн дээр авчиж үннийг мэдэж тэгээд ингээд биднээс одоо цэвэр сав бологдоод ирэхээр өөрсдөө энэ илчилтүүдийг, энэ иш үзүүлгүүдээ өгөж одоо ингээд гэрэл давс босол болгоч тий биднээс ингэж гаргасан. Тийм учраас биднээс харанхуугаас гэрэлд гарснараа одоо бас бусдаж гэсэн одоо харанхуйгаа улсууд бас гэрэл болохын тулд одоо энэ бүгдийг ингэж илчилж ярьж одоо бурхны одоо үгийн дагууны үслэлд биднээс энэ ажлыг хийж байна тийм ээ. Тэгээд ингээд ярихад энэ дээр харин нэг нөгөө зүүд зүүдэлжсэн байхгүй юу 2 сарын бараг нэг 2 сар гарны өмнөх нэг зүүдэлсэн нь яасан бэ гэдгсэн чинь би ингээд нэг газар ингээд зогсож байгаа байхгүй юу нэг газар ингээд гадаа ингээд зогсож ирсэн гадаа ингээд зогсож байгаа бол ингээл би өөрийнхөө зүүн гар тал руугаа ингээл харсан чинь харанхуй байгаа байхгүй юу тэгэл ингээд зүүн тал руу ингээл харсан чинь сар ингээд нөгөө нарыг ингээд одоо бүрхдэг штэ тий ингээд бүрхээд тэгэл ингээд бүрхээлсэн чи бүр ингээд хав харанхуй болол ингээд тас харанхуй болол тэгэл ингээд тийм нар хэртээд тэгээд ингээд миний байсан тэр гадаа байсан орчин ингээд хав харанхуй болол би ингээд дээшээгээ ингээд харсан чинь нэг амар том ингээд юм өндөр ингээд тэнгэр бүртлэх тийм уршихуу миний энэ дотроос ингээд сүнсийг ингээд пүг гэл ингээд дээшээгээ ингээд
ингээд дээшээ ингээд татаад авчиж байгаа байхгүй. Бүр ингээд яг ингээд миний биенээс нэг юм ингээд пүг гэл ингээд дээшээгээ одоо өргөгдөө дээшээгээ тэнгэр рүү аваач. Тэгээд би дээшээгээ ингээд очиод тэгээд би ингээд юун дээр тэнгэр дээр ингээд исээд байгаа байхгүй. Исээл ингээд тэгээд ингээ урагшаага ингээ харсан чинь манай пастор тэгэл ингээл цаана ингээл дүүрэг хүмүүс манай сүм хүмүүхэн ингээл зарим хүмүүс ингээл харагдаад бид нар ингээл бүгдээрээ ингээл аим болуулаа ингээл нисэл. Тэгээ би ингээд доошоогоо ингээ харсан чинь доор ингээд дээшээгээ ингээд тэмүүлээд байгаа юм царайнууд дандаа юм хүмүүс байгаа хгүй хүмүүсийн царайнууд ингээл дээшээгээ ингээл мацаал намайг аваач гэсэн царайтай. Гэтэ бид нар одоо яаж одоо хурц чадахгүй учраас ингээл би ингээл хараад миний ингээд зүрх ингээл аим өрөвдөл амар сонирн болов. Тэгэл ингээл нисэл. Тэгэл цаашаа ингээл харсан чинь ингээл айгуу тийм одоо юм дээрээ юм христийн загалмайн юм байшингууд загалмаатай юм байшингууд энэ төр айгуу олон зүйлүүд харагдчихсан байхгүй. Тэгэд тэрийг дараа нь тэгээ би зүүдэлчээд би яг тэр зүүдэндээ юу гэж ясан яг ямар илчлэлт надад ирсэн гэдгсэн чинь яг эхлэл төгсгөлийн цаг ирэх үед Бурхан энэ дэлхий дээр ирэх үед яг тийм юм болох юм байна да гэж өглөө надад яг нэг тийм илчлэлт ирээд тэгээд би тухайн үед одоо нөгөө пастортайгаа ярьчаад тэгээд дараа нь 2 хоногийн дараа илүү дээ Библийг уншиж исэн чинь Библиэлд яг тэр байгалийн үзэгдэл Бурхныг ирэх үед яг тийм байгалийн үзэгдэл болно гэд байжсэн байхгүй. Би бүр ингээд тэрийг уншичаад бүр ингээд их хэртлээ ингээд уйлаад бүр амар уйлаад бүр ингээд үнэхээр яг ийм зүйл болох юм байна. Үнэхээр бид нарт цаг байгаа юм байна. Яг ийм зүйл болох юм байна гэж бүр нөгөө би ингээд зүүдэн дотроо биеэрээ мэдэрсэн учраас энэ эхлэл төгсгөлийн цаг гэдэг зүйл чинь үнэхээр явагдсан юм байна гэдгийг бүр ингээд мэдэрсэн баггүй. Тэгээд одоо тэр нь ингээл яг биелжил байна л да. Одоо дөнгөж сая ч гэсэндээ ингээл нөгөө би Европод байгаа учраас Европод болж байгаа үйл явдлуудыг ингээд айгүйх мэдээд байгаа байхгүй. Одоо ингээл засаг төрн ингээл айгүйх тийм маргаантай одоо мөргөлдөөнтэй янз янзын зүйл болж байна. Ин тэнд дайн болж байна. Одоо ингээл нөгөө Европ руу орж ирж байгаа маш олон ингээл гадны орны, Африкийн орны хүмүүс ингээл бүгдээрээ орж ирж байна. Бүр ингээд ер нь Европ ч гэсэндээ одоо миний амьдарч байгаа Испани улс ч гэсэндээ ер нь айгу тийм сонирн болсон. Бүр үнэхээр сая ч гэсэндээ ингээд нөгөө шинэ он гарахад ч гэсэндээ айгу олон энэ тэнд ингээд гаал маал ингээд айгу эвгүй юмнууд зөндөө болсон байхгүй. Тэгээд яг энэ 26 оны тэр биднэрт ирсэн энэ шүзүүлгийн энэ зүйл бүр үнэхээр бүр ингээд чухал зүйл байна шүү гэдгийг бас мэдэр ер нь ингээд дандаа л мэдэрч дахин баталж जैन тий. Бүр ингээд үнэхээр батлаад байгаа байхгүй юу? Бүр ингээд нөгөө Монголд байгаа хүмүүс ч юм болохоор мэдээж бид нар нөгөө одоо дайн дажинж болохгүй л байна л да. Тэ яг бид нар гадаадад ийм юм болж ингэж харж байгаа боловч тэр нь цаагаараа ер нь бол ингээд эн чин цаагаар айгүй сүнслэг юм байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ олон зүйл Монголд нөлөөлөхгүй байна гэсэн зүйл ерөөсөө байхгүй байхгүй. Тэгэхээр энэ Бурхан энэ зүйлийг биднэрт илчилж эвгээрээ ингэж хэлж байна гэдэг чинь нэгдүгээр биднэрт хайртай байгаа гин шинж хамгийн хайртай хүмүүстэй өөрийнхөө сонгосон хүүхдүүдтэй ингэж энэ иш үзүүлгээр дамжуулаад арга замуудыг нь хэлж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бол нэр үнэхээр бид нар бүр сүнсэндээ хүлээж аваад энэ зүйлийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал болчиход байгаа байхгүй одоо энэ үед. Энэ дэр ингээд хэлэхэд нөгөө одоо энэ иш үзүүлэг онцгой яг ингээд унтаа байгаа итгэгч нарт өгч байгаа байхгүй юу. Одоо миний мэдхийн миний бараг таньдаг ихэнх итгэгч нар бүрөө бараг бүгддээ би бол одоо бүгдээрээ яг гэр бүлээс анхан дуудагдсан итгэгч нар байгаа байхгүй юу. Яг л гэр бүлийнхаа нөгөө дахилж байр суурин дээр гараад дахилчд болоод тэгээд нөгөө хайртай хүмүүсээ яг аварч ингэж гамшигын үеэс гарах гэр бүл удам өгсөний дахилч нар нь ингээд сүнсэн дотроо ингээд гаццсан.
нэг шоронд орогдсон юм шиг те. Нэг юм ямар ч өсөлтгүй ингээл зогсон байдалд орцсон. Шаварт орцсон. Юу шигдсэн юм шиг те. Тийм учраас одоо Монголын одоо орхон онцгойлон одоо итгэгчдийг илүү те сэрээчээ. Яг одоо ариун сүнсний те энэ дуудлага, ариун сүнсний энэ саал нуулга, энэ сэрэмжлүүлгийг аваад яг миний өмнө ирээд тэгээд бурхны нэгүсэл өршөөлийг аваад гимшээд тэгэхэд энэ үнэн лүү энэ амь руу хороосол гэж хүсэж байгаа байхгүй юу тий. Би Монгол дээр гэрлээ тусгацсан байж тээ та хэд ирээч л гэж байна тийм ээ. Ирээч ялангуяа энэ гэр бүлээрээ итгэж хийж явж байгаа улсууд ирчүүл би ямар гоё вэ? Би бол өстой энэ үнэхээр ирээсэй л гэж хүсэж байгаа байхгүй тий. Гэр бүлээрээ ирчүүл бүр ямар гоё вэ тэр итгэж нар. Бүхэд үннийг олж байгаа юм бол ёо өстой нэр. Тэр юун дээр одоо иш үзүүлгэн дээр болохоор нэг хүний одоо үнэхээр эзэнд бууж өгөөд ариун сүнсийг аваад тэр гэртээ тэр оршуу одоо нэг дахилж болсон яг дахлын ширээ босгосон оршуутай тэр нэг хүний юу эргэн тойрных нь одоо хүмүүст нөлөөлж тэр хүмүүсийг аврагдахад одоо хангалттай гэж хэлсэн байлаа шүү дээ тий. Тэгэхээр бурхан бол нөгөө тоон дээр биш чанарыг хардаг. Тэгчэд маш их одоо ингэж чанаржаад жинхэнэ эзний өмнө шинэ бүтээл, шинэ тулан болоосоо гэж хүсэж байгаа байхгүй юу? Тий? За тэгэхээр мэдээж төгсгөлийн цаг болсон байгаа талаар бол дахин олон янзын зүйлсээр бол бурхан хангалттай олон сэрэмжлүүлэг баталгаа өгж төрүүлж ярьдаг хэлсэн зүйлсэн ч одоо болсоор байгааг бид сонсож байна. Одоо энэ санаандгүй байдлаарч биш бидний амаар дахиад танд хүрч байгаа анч магадгүй таныг дахиад сэрээчээ одоо боломж байна шүү гэж урамшуулж дуудаж байгаамаа бурхан бас дахиж дуудаж явах боломжтой. Тэгээд харанхуу үнэхэр хүчээ авч байна. Үнэхэр хүчээ авсан одоо бид нэр Монгол дээр за дайн байхгүй гэж харахад бол ямар их ярын зүйлс ихссэн байна. Октод эрэхтэй хүүхчиг ямар их явж гин, хөвгүүд эмэгтэй хүн шиг ямар их явж гин. Би хаана ирээн шивэс дүрчгсэн энэ бүхэн чинь дандаа одоо дайсан дашиглагдаад, мэхлэгдээд, хуртаад ярын болчоод яваад байгаагаа ч өөрсдөө мэдхгүй гэх мэтчлэн энэ чинь бидний залуу үе бидний бүтээлчж байгаа нийгэм ийм байна штэ. Энэ бол харанхуй үнэхээр хүчээ авсан байгаагийн нэг илрэл. Тэгэхээр бурхан ч бас гайхалтай ажиллаж байна. Өнөөдөр одоо ямар ч одоо утга зориггүйгээр санамсаргүй байдлаар энэ гэрчлэл яриа хүрээд байгаа юм биш. Энэ дотор бол итгэгчид үнэхээр зөвөр сэрэх ёстой маа. Зөвөр нэгдэх ёстой болж байна бурхан дотор тий. Зөвд болох шаардлагатай байна. Эргүү ухаантай байх хэрэгтэй байна. Тэр шашинлаг байдлаа тайлж хаях хэрэгтэй байна. Бурхны өмнө бурхны нүдэнд бурхны стандартад нийцсэн итгэгчид гарч иржээж бид бүгдээр тий улс орон өр хүүхдүүд хотоор аймгаараа тий одоо тий хүн төрлөختөн ингээ аврагдах боломжтой маа. Тэгэхээр л бол бидний яриаг бол сонсох чигтэн сонсож хүлээж авах зүрх сэтгэлтэй хүлээж авч одоо урагшлах боломж гэж хараасай илүү тий. Тэгээ ариун сүм болохын тулд одоо тэр холимог номлол сонсдог. Холимог номлол хүний хэрэг байгаа ариун сүнс байхгүй тийм сүм чуулгануудад ариун сүм болно гэдэг боломжгүй зүйл. Үнэхээр боломжгүй зүйл. Ингээд энэ нийгэм ингээд айгу хэрцгий болж байна. Нийгэм одоо залуучууд бидний хооч ирээдүй болсон өөр хүүхдүүд тэд нар маань одоо нийгмээрээ идэж ууж байгаа хүн соолыг харсан ч гэсэн тий ямар ч тийм эрүүл бус тэр дотор эго тэр дотор сүнснүүдийг тижсэн зүйлсээр дүүрэн байгааг харахаар үнэхээр сэтгэл өвдмөр байгаа. Тэгээ энэ нь болохоор зэрэг цаагаараа сүнсний тулаан Монгол орн дээр маш их болж байгааг одоо ингээд сүнс бидрийг сүнс таних чадварыг бурхан бидэнд өгсөн. Тэгэд ингээд харахлаар яалтчгүй л одоо тэр бурхны иш үзүүлгээр дамжуулаад хэлэгдэж байгаа тэр дайн тулаан болоод байгаа талбарууд, тэр бөмбөгүүд, тэр айдсууд хаачхаа мэдхгүй зугтаж байгаа хилгаал давх гэж байгаа энэ асуудлууд чи ерөөсөө энэ Монгол орн дээр байгаа сүнслэг тулаанууд тий нүдэнд харагдахгүй
болж байгаа тулаануудыг хэлж гинэ гэж би бас бодож байгаа. Энэ ёрын байгаа хүмүүсийн зүрх сэтгэл хатуу байгаа, зүрх нь хатуудсан, чулуудсан энэ асуудлууд ерөөсөө сүнслэг тулаан Монгол орн дээр маш их ер нь дэлхийд даяараа болж байна гэж бодож байна. Тэгээд энэ сүнслэг тулаан байгаа нь бурхан үнэхээр энэ харанхуй хүчээ авч байгаатай адилаар бурханы хүч бас хүчээ авж байна. Тэгээд бурхан маань үнэхээр Монгол орны маань сонгосонд бас талархаж байна. Монгол орны маань сонгоод бас хатан суурин дээр бүх үндэсний хүсэл чуулгана бас сонгож барьж байгуулж босгож үнэхээр хүчрхэгжүүлж байгаагийн төлөө бас талархаж байна. Бурханд бүхийд алдар магтаал зөвхөн бурханд байх болтугай тийм ээ. Тэгээд үнэхээр энэ бурханы иш үзүүлгээр дамжуулаад биднээр дамжуулаад бас бурхан энэ ертөнцийн хүмүүсийг аврахын тулд энэ иш үзүүлгээ бидэнд бас өгсөнд талархаж байна. Тэгээд энэ иш үзүүлгийн дагуу бас бүх хүн яг одоо гэсэн байгаа шүү дээ тий. Маргааш нөгөөдөр тэгж жагаад гэж хэлээгүй. Яг одоо шийдвэр гаргаарай. Тэгээд зүрхэндээ хүн шийдвэр гаргаж чадах юм бол тэр шийдвэрийн дагуу зүрхэндээ тэгээд бас гэмшин гэдэг чинь гэмшил зохистой нэг ерөөлтэй байдаг. Гэтэл гэмшин гэдэг чинь нэ шүү дээ тий. Хүн гэмшснээр ариун сүнс орж ирж бидний зүрхийг цэвэрлэх, бидний дотроос цэвэрлэх гэм нүглүүдийг арилгах, угаах, цэвэршүүлэх тэр боломжуудыг бид нар гэмшлэр олж авдаг юм аа. Тэр гэмшил юугаар ирдэг вэ гэхлээр зэрэг бурхны нэгүслэр ирдэг. Бурхан бол үнэхээр сайн биднэрт маш их хайртай учраас бидэнд нэгүслэрээ үнэхээр тэр гэмших хүчийг бас өгдөг. Бид нар гэмшиж чадсанаар ариун сүнс бидэн дээр ажиллах, туслагч орж ирж бидэн дээр ажиллах, бидний гэм нүглээс угаах, ариусгах тэр ажлыг ариун сүнс хийх. Тэр орон зайг гаргаж өгд юм а гэдгийг л бас хэлмээрээ. Тэгээд бүгдээрээ гэмшицгээ. Ард олноороо гэмшицгээ, аймаг готлоороо гэмшицгээ, айл гэр өрх бүрээрээ гэмшицгээ, хүнийг бүр дээрээ гэмшицгээ. Тэг гэмшснээр Монгол орн дээр бурхны тэр амар тайван үнэхээр ирэх болно. Тэр амар тайвнаар бид нар тэр асуудлын ард гарах болно тий. Тэр шалгуурын ард бид нар баттайгаар гарах зүйл нь юу вэ гэхлээр гэмшиж тэг ариун сүнсийг үнэхээр гэр бүлийнхээ гишүүн болгож гэр бүлдээ үнэхээр зочлоод буцдаг биш. Байнгын байдаг тэр оршихуйг бий болгоё. Тэр тахлын ширийг бий болгоё гэсэн уриаж байна. За ерөөдөө бидний одоо хэлхийг хүссэн тий иш үзүүлэг хүлээж авсан бид яаж хүлээж авч байгаа вэ? Бусад хүмүүс бас яаж хүлээж авах ёстой юм бэ гэдэг энэ заасан арга замуудыг бас хэрэгжүүлэхэд туслах аргачлалуудыг бас нэг талаар хэлхийг зорилоо. Тэгээд ер нь бол өнөөдрийн бүхэлдэн яриаг нэгтгээд хэлэх юм бол итгэгчд маань үнэхээр сэрэг цаг болжээ. Сонголтоо хийх цаг болж бурхан дотор хүчрхэг дайчид залбирлын бааtruуд босч ирж бидний улс орон бидний өр хүүхдүүд бид санаа нэгтэйгээр залбирч ийж бидний тулаан бол харанхуй хүчний эсрэг учраас бид нэр их хүчрхэг байж итгэгчд хүчрхэг байж ийж энэ харанхуй хүчийг ялан дэлэх боломж байгаа талаар бол ярьж байна тий ярьлаа. Яг ингээ хэлэхэр нэг иш үзүүлэх санаанд орж нэг пастор гадаад пастор нэг олон жилийн өмнө монголчуудыг ер нь эцсийн цагт сүнслэг тулаанд бурхан дуудсан байгаа гэд. Тэгээд ер нь бол Азийн орныхан европчууд гэсэн хэлжсэн ер нь монголчууд нэгэн цагт те одоо мороор одоо те энэ сэлэм морь өөрсдийн хүчээр дэлхийн талыг эзэлжсэн бол одоо сүүлийн цагт та нар сүнслэг элд тэ элдээр бурханы мутар та нар хэрэглэгдэхээр хадгалагдсан байна. Энэ хоёр том гүрний дунд тэгээд тэгэхээр одоо монголчууд үнэхээр сүнсэн дотроо үннээр сэрэг цаг болсон байна л гэж харж байна. Тэгээд ер нь бол одоо би өөрийнхөө одоо сая сүүлийн үед болж байгаа зүйлүүдээс хэлэхэд маш олон жилийн итгэлийн амьдралаар амьдарсан мөртлөө нөгөө шашинжсан хоёр нүртэй эснээс эмээхгүй зөв сургаал одоо ингээд юм үннийг сонсож байгаа мөртлөө зүрх бохор миний дотор нуугдсан байсан надаас нуугдсан одоо тэр гим нүгэл болох диаволын хийсэн үр
намайг удирдаад ингээд нууцаар надаар дамжуулж ажиллаа хийжсэн тэр зүйл гэрэл дотор илчлэгдэж байгаа байхгүй юу. Тийм учраас тэр илчлэгдэх хүртэл хүн өөрөө мэддгүү, хоёр нүртэй амьдарч байгаагаа мэддгүү юм байна. Яг бурхны өмнө яг үнэнч бат итгэлтэй үнэн цэвэр ариун амьдрахад бас мэдгүй ингээд л яг сүмийн амьдралаар л бүтэнтэй зөв юм шиг зүгээр юм шиг л ингээд байсан болол ингээд бурхны яг жинхэнэ гэрэл ирж үнэн ирэхэд үнэн иш үзүүлэг ирэхэд хүн ингээд чөлөөлөгдөг. Тэр одоо хэрвээ би чуулганд ирээгүйсэн бол над дээр яг надад хамаатай миний дайсан надтай найз болсон олон жил надтай намайг хэрэглээ явцсан шүү дээ. Тэгэхээр хүн ердөөсөө өөрөөсөө яг юу гарч ийн гэдгийг мэддэггүй байхгүй юу? Надаар юу ажиллаж ийн гэдэг. Яг юм үг байгаа шүү дээ. Хин гин буруугаа ухаарч чаддаггүй вэ? Намайг нууцлагдсан буруунуудаас ангижруулаач. Тэгээ санаатаа нүглээс зарцаа хамгаалаач гэдэг чинь ердөөсөө хүн яг тийм л идэм байл. Тэр гим нүгэл болох тэр диаволын тарьсан үр, диаволын ажил надад илчлэгдэхээс нааш би мэддэггүй. Тийм учраас хүмүүс шашинчдсан одоо итгэгч нар бол ийм яг л надтай ижил хүмүүс олноор байгаа гэж байгаа. Угаасаа тэднэрт хандан хэлгээд хүн өөрийгөө хурдгцсан байдмаа. Би зүгээрээ би теологийн сургалт төгссөн. Би ахлагч, би пастор, би олон жил итгэлийн амьдралаар амьдарсан. Би зүгээр энэ харин гадна байгаа энэ итгэж биш хүмүүс эсвэл шинэ ирсэн хүмүүс л асуудалтай гэж хардсан шүү. Диавол бол тэгэл төрөлдүүлсэн байдаг. Өөрөөс нь харааг нь холдуулаад бус руу ингэж харуулад өөрөө бохир заваан одоо гим нүгэлтэйгээ бохир заваан сохор дүлий зүрх нь хатуурсан хив хивээрээ илүү хүлэгдсэн, илүү бардам, илүү улам ингээ хүлэгдсэн байгаагаа мэдгүйгээр бусдыг шүүж, бусдыг харж, бусдыг засах гэж явж идэм бэ шүү. Харин өнөөдөр бурхан биднийг юун дээр дуудаж ийнэг бол чи өөрлөгөө хараа. Чиний хэн байх, ямар байр суурьтай хамаагүй. Өөрийнхөө зүрхийг хар, өөрийнхөө бодлыг хар. Чиний сэтгэл ямар байна гэдгийг л бурхан өнөөдөр биднийг өөр үүсд рүүгээ хараачаал гэж дуудаж байгаа юм болоо. Тэгээд бусдад санаа тавих байтугай яг үнэндээ тэр байдал нь өөрөө бусдад бүдрүүлэг болоод байгааг мэддэггүй. Эсэргээрээ бүр тэрийн хүмүүсээс өөр эсэргээрээ бүр нөгөө сүнслэг юм руу орсон болохоор диаволд эсэргээрээ хэрэглэгдээд тэр бүр аюултай бусдад бүдрөгч болов зөв одоо тэр бурхны тэр цэвэр ариун үнэн бурхны зүйлийг үнэн юм шиг цэвэр юм шиг халахлаад зөв юм шиг харагдуулаад тэгээ цаанаа нөгөө бохир зүрхээрээ буруу зөв зүйлийг буруугаар ингээд дамжуулж ирсэн. Энэ бол асар их бурхны өмнө гим нүгэл байгаа байхгүй. Жирийн зүгээр өстой бурхны мэдхгүй явсан баг тий бурхан хэлсэн шүү дээ. Намайг мэдсэн мөртлөө тий яг цэвэрлэгдээгүй үнэн байгаагүй хүмүүстэй илүү тооцоо юм. За одоо бидний ярианы тийм төгсгөлийн харам дээр ирж ийн гэж бодож байна. Ингээд төгсгөлд нэмж хэлэх зүйлс байвал тийм нэмээд өнөөдрийн харилцаа гэрчлэлийг өндөрлж болж байна. Нөгөө эцэстээ бурхантай хүн бүхэн аврагдаасаа үнний мэдлэглөө ирээсэй л гэж хүсдэг. Өөрийнхөө хүүг хүн төрлөختний төлөө өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн хүмүүсийн төлөө л тэр хайраараа өөрийнхөө хүүг бидний гим нүглийн төлөө загалмай дээр цавдалсан тэр агуу хайрын дотор бид нэр өнөөдөр амьд сэрүүн үнэхээр энэ зүйл дээр байгаа тийм ингэж амьдарч явж байгаа. Тийм болохоор нөгөө нэг ингэж Матай 5:3 дээр хэлдэг шүү дээ. Сүнсэндээ ядуу хүмүүс өрөөлтөө Тэнгэрийн хаанчлал тэднийх юм а гэж байгаа байхгүй. Тэгэхээр сүнсэндээ ядуу хүмүүс гэж хэнийг хэлж байгаа. Үргэлж ариун сүнсийг хүсэмжилдэг, үргэлж ариун сүнсийг эрэлхийлдэг тэр хүмүүс харин өрөөлтөө өөргөө тэрнээс би итгэгч, би болцсон, би үгийг мэддэг, би тийм мэдлэгийг авсан, би болцсон надад байгаа гэдэг энэ байдлаар өөрөө хандсан итгэгч гэдэг энэ мэдлэгээрээ өөрөө хурдцсан байгаад явах үедээ тийм учраас тэр нөгөө хэлдэг шүү дээ
үг бол мөхөөдөг те мэдлэг үг бол мөхөөдөг бол харин сүнс ам өгдөг юм а гэдэг. Тэгэхээр ахаад нөө түрүүн хэлсэн ахаад хэлэхэд үг сүнс хоёр хамтдаа байж ээж үг ариун сүнс бурхны үгтэй хамтдаа байж ээж бидэн дээр сэргэлт ирэх юм а, бидэн дээр өөрчлөлт ирнэ, бидэн дээр үнэхээр цэвэрлэгээ ирнэ. Бидний хувь хүн сүм болгон дээр цэвэрлэгээ ирнэ, нийгэмдэр цэвэрлэгээ ирнэ. Үг сүнстэйгээ хамт ажиллаж ээж тэр нь гайхалтай тий. Тэгэхээр энэ болгоныг итгэгч гэд явж байгаа. Үнэхээр би бурханд итгэдэг гэж хүн болгон энэ зүйлийг бас бодоосоо нэг хараасаа л гэж хүсэж байна. Яг нь үг ариун сүнс хоёр бол яг л бурхны бурханд руу яг хоёр яг даалгавч мэд. Тэгээд Христ ер нь Монгол Христ итгэл чуулганууд ер нь бол үг айгүй их үгээр их явсан ариун сүнсийг бол маш их хойш нь тавьсан тийм яг нэг юм суур юм христчин одоо соёл юм уу тийм юмар яваад ирсэн байгаа хөө. Тийм учраас шашнаас биднийг ялгах зүйл чи ердөөсөө бидний дотор орж ирдэг нөгөө амьд бурхан байна. Ариун сүнсийг хөндлөж, ариун сүнсийг авч яж, ариун сүнс бидний дотор орж ид бодтой тэр өөрчлөлтийг, чөлөөлөлтийг эдгэрэл ариун сүнс тэр сонсон үгээр минь дамжуулаад ариун сүнс байгаа учраас ажиллаа хийж штэ. Ариун сүнсгүй болвол юу ч болохгүй байгаа байхгүй. Тийм учраас зүгээр ариун сүнснийг урайгүй чуулгандаа өөртөө гэр бүлдээ ариун сүнсийг урайгүй байж яг бурхныг мэддэг маш их мэдлэгээр дүүрэн нэг сайхан сэтгэл сайхан сэтгэлийн төвшөнд мэддэг тийм итгэгч нар бол өстой олноороо байгаа. Тийм учраас өнөө цагт одоо ариун сүнсэнд яг ингээ бид нар бууж өгч ариун сүнсээр гим нүглээ улаалгаж ариун сүнсний тусламжийг маш их авч хүн өөрөө нүгэлт хүн өөрөө чадахгүй маа. Тийм учраас эзэн хүүгээ бидний өмнөөс загалмаа дээр цовдлоод Христ бидний өмнөөс өгсөн бидний нүглийг авсан учраас Христ амьлаад дахиад явахдаа бидэнд ариун сүнсийг өгсөн шүү дээ. Түүнээс энэ дэлхий тэр чигээр шашин биш. Католик Библи ярьдаг. Бүх шашнууд Библи ярьдаг шашнууд маш их байгаа. Мормон ярьдаг, Юудын шашин ярьдаг. Гэхдээ жинхэнэ амьд итгэл авралчин эцсийн цаг одоо энэ шинэ гэрээний үед бол ялгарх зүйл ариун сүнстэй итгэгч нарыг л одоо бурхан ариун сүнсийг хүндэлсэн хаан байна. Тэр газар л одоо аврал бэлхэм амьдрал байна гэж хэлээд байгаа За тэгээд амь руу орё, авралаа хадгалъя сүнсээр өсөж Христээр үнэхээр жинхэнэ нэг бие, жинхэнэ бурхан дотор нэг бие болж бие байж одоо харанхуй хүчийг ялан дэлхийг итгэгчтэй уриалсан шинэ оны эхэнд ийм уриалгыг бид хүрэхийг зорилоо. Тэгээд бурхны ивэлэр улам илүү бэлгцгаах болтугай. Бурхан бидэнтэй үргэлж хамт, үргэлж гайхалтайгаар чиглүүлж хөтлөн дагуусаар байх болтугай гэж өрөөгөөд дараагийн ярилцлага гэрчлэлээр уулзтлаа. Тэр баяртай.